Ардчилсан намын дарга Эрдэнэ бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүдийг батламжилж хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр ардчилсан намын шинжилгээг хүрээнд яамдын чиг үүргийн дагуу байгуулагдсан 16 бодлогын зөвлөлүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэж байна. Ер нь цаг үргэлж улс төрийн нам бол бодлогын нам байх ёстой. Тэгэхээр бид нар бол ойрын болон дунд урт хугацааны стратеги зорилтуудаа тодорхойлох, улс орны нийгмийн эдийн засгийн улс төрийн хөгжлийн бодлогыг бий болгож энэ дээрээ тулгуурлаж өдөртмийн үйл ажиллагаанд энийг мөрдлөг болгож ажиллах ийм зорилтыг бол тавьж өнөөдөр шинжлэлийн хаяны хүрээнд бодлогын ерөнхий зөвлөлийг байгуулж байна. За улс орны нийгмийн эдийн засгийн бүх салбарыг хамарсан нийт 16 бодлогын зөвлөл байгуулагдсан. Энэ 16 бодлогын зөвлөлийн чиглэлээр тухайн салбарын бодлогыг судлаад өгнөлт гаргах, за мөн ойрын болон дунд урт хугацааны хөтөлбөр зорилтуудаа тодорхойлох ийм үндсэн зорилгоор бол энэ бодлогын ерөнхий зөвлөлийг байгуулсан юм аа. Эдгээр зөвлөлүүд нь улс орны нийгмийн эдийн засаг хөгжлийн ойрын дунд урт хугацааны стратегийг тодорхойлж, ардчилсан намын бодлогын байр суурийг илэрхийлэх чухал ач холбогдолтой юм аа. Өнөөдөр ардчилсан намын бодлогын зөвлөл анхны шинэ үзэгдэл байгаа. Монголоор энэ намд шинэ үзэгдэл байхгүй. Энэ үзэгдэл яагаад байхгүй байгаа гэвэл би албаасаар хэлдэг. 28 дугаар их хурал дээр Меган биеийн код намын дарга байхдаа хэлсэн үгэндээ бодлогын нам бол яг гэдэг юм уриалгыг гаргасан. Тэгэхээр бол ардчилсан нам урд нь явж байна гэдгээр ил тод зарлах ёстой гэж ингэ бид үзэж байгаа. Тийм учраас бол бид өнөөдөр засаглалын бодлогыг өөрчлөхөд ямар арга механизмуудыг ашиглах юм, юун дээр нь алдаж онж байгаа, ямар асуудлуудыг яаж зэгчлүүл зөв зүйтэй засаглалын хэлбэрүүд гаргах уу гэдэг дээр илүү ажиллах байх гэж ингэж бодож байгаа. Төрийн эрх хэрэгжүүлэхийн үйл ажиллагаанд ардчилсан намын бодлого илүү оновчтой, бодлого хооронд салбар хоорондын үйл ажиллагааны бодлого зохицуултыг наримжлах энэ чиглэлээр бол хамтарч ажиллах энэ зорилгыг бид нар агуулж байна. Цаашдаа бол бид нар энэ өнөөдрийн бодлого зохицуулт эрх зүйн тогтолцоо Монгол хүнд өр өгөөж өгдөг, Монгол хүний амьдрал авах, өрх гэрийн аж амьдралыг тэтгэдэг ийм тогтолцоо биш байгаа явдал өнөөдөр нийгэмд байгаа олон сөрөг үр дагавруудыг шийдэж чадахгүй олон асуудлуудыг их хэмжиж болж байна гэж ингэж бид нар харж байна. За тэгээд өнөөдрөөс эхлүүлээд ардчилсан намын бодлогын зөвлөлүүд бас үндсүүл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. За манай бодлогын зөвлөлийн хувьд бол боловсрол шинжилх ухааны бодлогын зөвлөл байгаа. За боловсролын асуудалд бол ардчилсан намын шилдэг боловсон хүчнүүд залуучуудын ялангуяа маш их ач холбогдол өгж оролцож байгаа. За тэгээд энэ үйл ажиллагаанд манай салбарын эрдэмтэд судлаачид ч гэсэндээ мөн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар Эрдэнэ, дэд даргаар Туваан, нарийн бичгийн даргаар Од баяр нар ажиллах бол бүрэлдэхүүнд нь бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүд орж байгаа юм аа.